За баярлалаа үзэгчтэй. Манай студид техник технологийн дээд сургуулийн багшийн хөгжил захим сургалтын төвийн арга зүйч Эрдэнэ Билэг болон техник технологийн дээд сургуулийн захирлын албын ажлын албаны эрхлэгч Чимбат нар ирчээ. Сайхан амарсан өглөөний мэнд. Баярлалаа урилга хүлээн авч ирсэнд. За өнөөдрийнхөө ярилцах сэдвээр одоо энэ ширээн дээр харагдаж байгаа гомн гүүр гэдэг энэ тэмцээний талаар танилцуулаад ярилцгаа эхлэе. Хизэнээс яг энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулах болсон юм бэ? Айгу онцлогтой харагдаж байна тий. Тэгэхээр энэ гомн гүүр маань болохоор одоо олон улсад ер нь бол зохион байгуулагддаг байсан. Тэгээд тэрхүү тэр олон улсын жишгээр нь одоо манай сургууль техник технологийн дээд сургуулийн нэрэмжит одоо гүүр олимпиадыг одоо өнөө жил болохоор бид 7 дахь жилдээ бол зохион байгуулах гэж байна. Тэгээ ерөнхийдөө энэ олимпиадын маань зорилго болохоор одоо хүүхэд залуучуудын маань тий бүтээл сэтгэлгээ, за сэтгэн бодох чадвар, гараар одоо юм хийх эвдүү, ур чадвар тэдгээрийг одоо хөгжүүлэх зорилготой. За мөн одоо байгалийн ухааны хичээлээр үзсэн тэр одоо физик, математикийн тий одоо онлын одоо хичээлээр олж авсан мэдлэгээ практик амьдралд одоо хэрэглэж турших. За мөн цаашлаад одоо ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор одоо энэ хүү тэмцээн маань одоо зохион байгуулагддаг байнамаа. За гомн гүүр тэмцээний хувьд яаж хэрхэн хүүхдүүд маань хоорондоо өрсөлддөг юм бэ? Шалгаруулалт нь яаж явагддаг юм бол тэр талаар нь танилцуулаач. За яг энэ дээр бол манай яг техник технологийн дээд сургууль бол өөрөө инженер техникийн чиглэлийн сургууль. Тэгэхээр бид бол одоо Монгол улсад тулгамдаад байгаа мэрэгчлээ ажилтнаас эхлээд инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх юм зорилготой. За тэр утгаараа бол энэ одоо ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа хүүхдүүдийг бол инженер техникийн одоо сэтгэлгээг суулгах үүднээс бид нэр энэхүү олимпиадыг бол зохион байгуулдаг. За тэгээ энэ олимпиадад маань бол одоо өмнөх жилүүдэд бол одоо хотын хүрээний одоо ерөнхий боловсролын 9-өөс 12 дугаар ангийн суралцагч нар хамрагддаг байсан болвол одоо өнөө жил бол хөдөө орон нутаг. За дээрэс нь бол одоо политехник коллежийн бас 1-2 дугаар одоо ангийн суралцагч нар бол бас хамрагддаг. Илүү ийм өргөн цар хүрээтэй хамгийн одоо холоос ихэд төрүүжил бол завхан аймагаас зэрэгж оролцож ирсэн. За яг энэ одоо уралдааныг зохион байгуулах шүүлттэй холбоотой юм ажил дээр бол манай Эрдэнэ Билэг багш бол яг өөрөө удирдах ажилладаг. Тэгэхээр яг энэ төлөв мэдээллийг бол бас Билэг багш маань өргөх байхаа гэж бодож байна. За гүүрийг одоо үнэлэхдээ шалгаруулахдаа бид нар бол 3 үндсэн шалгуураар бол шалгадаг байгаа. За үүнд болохоор хамгийн гол нь одоо гүүрийн маань бат бөх байдал хэр даацтай байгаа нь тий. Тэгэхээр тэр даацын үзүүлэлт бол маш чухал байдаг. Дээрээс нь одоо загвар дизайн хэр оновчтой юм тий хэр цэвэр байдлаар хийсэн. За одоо холбоосоо хийхдээ бид нар нөгөө хадан цавуугаа ашигладаг. Тэгэхээр тэрийг хэр цэвэрхэн ашигласан гэдэг тэр талаас нь үнэлдэг. За мөн одоо багийн ажиллагаа 3 хүүхэдтэй одоо нэг баг болоод оролцдог учраас хамтын одоо багийн ажиллагаа гэсэн юм 3 шалгуураар ерөнхийд нь тавьж үздэг. За мэдээж бол даац бол дотроо одоо даацын коэффициент гэдэг төшөө нарийн зүйлүүд бол байгаа. За одоо энэ гүүрийг хийхэд одоо тухайлбал 30 граммаас тий 100 граммын хооронд гүүр маань бүтлээ гэхэд энэ дээр одоо ачаад дагаад ачаа нь болохоор одоо хамгийн ихтэй бол 35 кг тий 36 кг-ыг хүртэл дааж исэн. Энэ одоо ингээд харахаар бол энэ маань одоо хөндий гомн байгаа тий хүнсний бүтээгдэхүүн нэгээрээ байхдаа бол бид нэр одоо мэдэн тий ямар ачаад авах уу тий тэгэхээр үүнийг бол ингээд тооцоолоод үзэх юм бол ийм хийц бүтээц болгоод ирэхээр ямар их ачаа гайхалтай ачаад ааж байгаа вэ гэдэг нь бас харагддаг. Тэгээд ер нь ийм 3 шалгуураар ерөөхдөө нь бол үнэлждэг. Тэгээд даац дээр болохоор яг даацын коэффициент гэдэг бас нарийн зүйлүүд бол байгаа. Даацын коэффициент гэдэг нь одоо яг өөрийнх нь энийг жинглээд тэгээд хэдий хил ачаа даасан. Тэгээд тэрийг харьцуулаад ингээд одоо коэффициентээр нь бол бас үнэлдэг. Энэ нь бол цаана одоо материалаа зөв хэмнэж одоо хэрэгжилж юу цавны хэрэглээ нь одоо хит их байна уу? Яг одоо удирдамжийн дагуу одоо удирдамжаа ойлгоод одоо яг зөв одоо хийж юу гэдгийг нь бас үнэлдэг байгаа. Гомн гэдэг бол одоо бид бүхний ойлголтоор бол маш одоо хөрөн гутал амархан эвдэрчдэг тий сүйдчдэг тийм эмзэг байдаг шүү дээ. Гэтэл энэ зүйлсүүдийг хооронд нь нааснаар яаж энэ зүйлсүүдийг хийснээрээ бүтцээсээ шалтгаалаад хэдэн килограмм даах вэ гэдэг. Одоо 30 хэдэн килограмм гэдэг бол маш хүнд шүү дээ тий. Тэгэхэд үүнийг дааж нь гэхлээр нөгөө инженерийн шийдэл, уран ухаан гэдэг зүйлсүүдийг давхар хүүхдүүд маань суралцсан явж байдаг баг. Харахад яг гомонгоор юм хийгээл хоорондоо хүүхдүүд маань өрсөлдөж байгаа боловч
За цаад үр дагаврыг харахад энэ инженерийн ухаан гэдэг чинь яг юу юм бэ те? Яаж хэрхэн зөв шийдлийг олж чадсанаар илүү олон хүнд килограммыг дааж чадаад байгаа юм бэ гэдэг энэ хүүхдүүдийн маш олон юм бүтэц сэтгэлийг хөгжүүлж байгаа гэж бодож байна. Ер нь нийгэмд хүмүүс ярьдаг шүү дээ. Аливаа улс орныг хөгжүүлдэг гол хүчин зүйлсийн нэг бол яхахгүй инженерүүд байдаг. Улс орныг хотыг бол хөгжүүлж байгуулдаг хүмүүс бол инженер байдаг гэж ярьдаг. Тэгвэл яг энэ ухааныг бол бүр багаас нь дунд ангиас нь эхлээл бэлдэх суурийг бол бүрдүүлдэг байх нь шүү дээ. Тий. Ерөнхийдөө бол яг одоо таны хэлж байгаачлан хүүхдүүд оролцохтой бол одоо жишээлбэл бас зарим нь удирдамжтайгаа сайн танилцаагүй үүднээс те жишээлбэл ингээд доор нь маш олон ийм гоминг ингээд багцлаад холбоод ингээд холбоос хийгээд ингэснээрээ одоо илүү их даацыг даах юм шиг хүүхдүүд сандаг. Тэгээд тийм жишээний бас даалгаврууд гүйцэтгэжсэн багууд байдаг. А зүгээр одоо хүүхд одоо багаар ажиллана гэдэг бол бие биентэйгээ нөгөө санал солилцох энэ бас нэг ур чадварыг олгож байгаа. Дээрэс нь бол одоо хоёр ийм гоминг давхарлаад багцтаад тэгээ хамгийн гол нь энэ тулаасуудыг яаж зөв хуваарлах уу гэдэг зүйлийг маш сайн тооцоолсны үндсэн дээр бол энэ их даацыг даах боломжтой. Тэрнээс биш олон одоо гоминг давхарласнараа давхарлаад холбоснороо энэ их даацыг даана гэдэг бас нэг утга биш байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ бол нөгөө багаас нь дунд ангиас нь инженерийн техникийн сэтгэлгээг суулгах аливаа юм болвол өөрөө зүгээр нэг юм бит бүтээл болоод болчдгоо. Заавал энд болвол нэг юм тодорхой хэмжээний одоо тооцоолол нарийн одоо юм мэрэгжлийн ур чадвар бол зайлшгүй хэрэгцээтэй юм байна. Аливаа юмыг бол бодож сэтгэж хийх. Тэгээд дээрэс нь бол инженер техникийн ажилтнууд бол багаар ажиллах ийм зайлшгүй шаардлагатай байдаг юм байна гэдэг энэ ухтгууныг л бид нар бол одоо дунд ангиас нь эхлээд олгоод явж байгаа л гэсэн үг тий. Тэмцээнийхээ талаар илүү дэлгэрүүлээд танилцвал тий ямар шаардлагуудыг хүүхдүүдэд тавьдсан бол яаж хэрхэн оролцох боломжтой байд юм бэ? За шаардлагын хувьд болохоор яг нь ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид тий эсвэл коллежийн 1-2 дугаар курсын одоо оюутнууд оролцох боломжтой. Сонирхсан одоо оюутнууд сонирхсан одоо суралцагчид маань тий оролцох одоо боломжтой нээлттэй байгаа. Тэгээ 3 сурагч бол нэг баг болоод оролцдог. Тэмцээнд оролцоход ер нь ямар арга барилыг ер нь ашиглах шаардлагатай юм бэ? Одоо ингээд шууд ингээд хийгээд эхлэн бол баг боломжгүй бах те. Заавал нэг зүйлсийг бол арга барилаар за ийм арга зүг ашиглаад бид хүн ийм хийнэ гэдэг энэ бүх зүйлсээ бол тооцоолдог байх л та. Тэгэхээр энэ маань болохоор сурагчид маань одоо 3 хүүхэд нэг баг болж оролцсноо гэдгсэн тийм ээ. Ер нь бол энэ маань одоо төсөлт ажил гэсэн үг. Эдгээр 2 цагийн хугацаанд хийж байгаа ч гэсэн бол төсөлт ажил. Тэгэхээр төсөлт ажил гэхээр хүүхдүүд маань юу хийх вэ гэхээр багаараа одоо ярилцаад өөрсдийнхөө гүүр бүтээц хийцийг тэг ямар одоо хийцийг хийх вэ асуудлаа одоо ярилцаад санаагаа гаргана. За санаан дээр одоо загвараа дизайнаа одоо гаргаад за дизайн дээр тэр хийцлээ хийгээд за хийцлээ одоо туршаад яг хэдэн хил дааж яах гэдэг туршилтаа явуулаад ингээ үр дүнгээ бол хардаг. Өөрөөр хэлбэл одоо ийм зохион бүтээлтийн тэр үндсэн үе шатуудад суралцаж байдаг. Багаар одоо асуудлыг шийдэж байдаг тий. Өөрөөр хэлбэл одоо өөрсдийн одоо аль болох өөрсдийн одоо удирдлага жолоодлоготой ор тэр одоо тэмцээний 2 цагийн хугацаанд энийг асуудлаа шийдээд энэ одоо орчинг тий энэ одоо хөгжүүлэх арга барилыг л эзэмшүүлэх хөгжүүлэх зорилгоор л энэ хүү одоо оролдоо маань явж байгаа. За хүүхдүүдийн зүгээс бол байгалийн ухааны хичээлүүдээ одоо амьдрал практикт хэрэглэх зорилготой гэж яриад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тухайлбал одоо энэ дээр физикийн хичээлийг авч үзэх юм бол одоо ачаад аа гэхээр яг одоо гомингийнхаа гүүрнийхээ аль цэг дээр ачаалал ирэх юм. Тэр ачааллаа тэгвэл яаж одоо хүчийг нь тараах юм. Тэгээ ямар одоо шилбэ ямар хүч юуг одоо ашиглах юм те. Өөрөөр хэлбэл энэ гүүр маань өөрөө физикийн хувьд бол одоо статик систем байгаа. Тэгэхээр тэнцвэрийн асуудал хэрэгдэнэ. Тэгэхээр дээрээс ачаалал ирэхээр энэ маань өөрөө одоо мушиграх, эвдрэлд орно те. Тэгвэл энэ одоо гүрийн инерци моментийг одоо ихсгэх шаардлагатай те. Тэгвэл тэр нь юунд сайн байд юм бэ гэхээр л одоо тэр муширлтын моментэд те хүчний одоо моментэд одоо эсрэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл илүү уян хатан байна л илүү одоо бат бөх байна л гэсэн үг байна ш. Тэр талаас нь одоо тооцож одоо хүүхдүүд маань сайн бэлдэж одоо ирэх хэрэгтэй.
байдаг. Ерөнхийдөө бол нөгөө олимпиад маань одоо энэ жил бол 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна шүү дээ. Тэгэхээр манай одоо нийслэлийн ялангуяа ерөнхий боловсролын сургуулиуд бол нэлээд одоо бас мэддэг болсон. Одоо жишээлбэл өнгөрсөн жил 9 дугаар ангид суралцж ирсэн суралцагч нар бол одоо 10 дугаар ангид ороод бас илүү сайн бэлдээд оролцох жишээний 10 дугаар анги хүүхдүүд 11 дугаар ангидаа илүү сайн оролцох жишээний. За тэгээд манайтай одоо энэ олимпиадыг одоо хамтарч зохион байгуулдаг манай ерөнхий боловсролын сургуулийн бас ерөнхий байгалийн суурь ухааны багш нар байна те. Эдгээр бол хүүхдүүдэд ингэ тасралтгүй бас бэлддэг. Тэгэхээр харьцангуй бол хүүхдүүд багш нараа бас ерөнхий боловсролын сургуулийн багш нар бас ойлголттой болсон. За хүүхдүүд бас нэлээдгүй одоо бие биендээ бас мэдээлэл хүргэдэг болсон байна. Дээрээс нь бол цахим юугаар бол ертөнцөөр бол бид нар нөгөө өдрөмжийг нэлээд дэлгэрэнгүй боловсруулж бүр юм видеотой ингэж хүргэдэг. Өөрөөр хэлэх юм бол хэрхэн яаж хийх юм те арга барилыг эзэмшүүлэх ямар багаж ашиглахтаа яаж аюулгүй ажиллах юм гэдэг тэр зааварчилгаануудыг нэлээд өмнө нь ингэж өгдөг нөгөө сургуулиуд руугаа. Тэгэхээр хүүхдүүд бол мэдээж тодорхой хугацаанд гэр орондоо те ангидаа бас бэлтгэж дадал болгож жагаад ерэн тэрнээс шууд ирээл энийг наагаад тий энэ гүүрийг хийцлээд ингээ хийнэ гэдэг бол бас нэг өөр байна л да. 7 дахь жилдээ гэдэг бол бас маш их хугацаа шүү дээ. Жил болгон л илүү ахис дэвшилтэйгээр өөрчлөлтөөр бол гарч ирсэн баг. Энэ жилийн хувьд юугаар илүү онцлог тэмцээн уралдаан маань болж өнгөрсөн бэ? За энэ жилийн хувьд бол бидний одоо хувьд бол илүү их өргөн цар хүрийг хамарж байгаагаар л бидний хувьд онцлог байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ инженерийн мэрэгжлийг сонгох, инженерийн сэтгэлгээг өөртөө суулгах, ер нь одоо энэ улс их орны бүтээн байгуулалт бол инженерийн техникийн ажилтны одоо сэтгэлгээн дээр суурилж байгаа гэдгийг хүүхдүүд маш их ойлгодог болсон. Тэгээ энэ нь бол нэг талаараа уралдаан тэмцээн, олимпиад юм шиг хэдий ч нөгөө талаараа бол бид одоо бас нийгэмд энэ ажил мэрэгжлийн чиг баримжаа гэдэг зүйлийг олгож байгаа. Энэ нэг бас асуудал яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо сүүлийн үед бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хүүхдэд ажил мэргэжлийн зөв чиглэл өгөх гэдэг зүйл аягүй чухал болчиход байна. Тэгэхээр яг энэ олимпиадаар дамжуулаад ямар мэргэжлийг сонгуул илүү өнөөдөр одоо тий нийгэм эдийн засгийн энэ зах зээлийн үед хэрэгцээтэй юм бэ гэдгийг хүүхд хүртэл өөрөө ойлгодог болсон. Тэгэхээр энэ бол жил ирэх тусам 21 аймгийн одоо ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдж байна. Дээрээс нь бид нар бол өнгөрсөн жилээс политехник коллежийн мессүүдийн суралцагч нарыг бас хамруулдаг болсон. Тэр энэ нь хүртэл өөрөө бидний одоо хүрээг улам л их тэлээд байна гэсэн үг тийм. Техник технологийн дэд сургуулиас яг энэ хүүхдийн бүтэц сэтгэлгүй хөгжүүлэхэд одоо дэмжихэд зориулсан яг энэ гомин гүүр гэдэг тэмцээнтэй адилхан ч гэдэг юм уу. Бусд ийм арга хэмжээ үйл ажиллагаануудыг ямар зүйлсүүдийг бол авч хэрэгжүүлж ажиллаж байна вэ? Эдлээрээ бас танилцуулаач. Тэгэхээр бид одоо 1-р курст одоо элсэд ярьж ирсэн оюутнуудтай энэ гомин гүүрээс гадна одоо цаасаар бас гүүрийг хийж туршдаг. Тэгээ цаасан гүүр, за мөн зэсгүүр, за дискүүр одоо тухайлбал одоо нөө дизакон гэдэг нь одоо Япон зохион байгуулагддаг энэ гүүрний одоо уралдаанд ч гэсэн манай оюутнууд маш амжилттай одоо оролцож ирсэн тийм Монгол хойсонгийн маань оюутнууд. За дээрэс нь одоо ахлах курст нь ороод ирэхээр ган гүүр гэдэг ган одоо яг ган дээр симуляц ашиглаад тий тооцоол хийгээд илүү нарийн тооцоолуудыг бодит тооцоолуудыг хийгээд ингээд одоо туршдаг. За бас тэрнтэй холбоотойгоор ган гүүр гэдэг одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн зохион байгуулдаг бас ган гүүр гэсэн уралдаан байгаа шүү дээ. Тэрэнд бас амжилттай манай оюутнууд ингээд оролцож ер нь бол оролцдог. Дээрээс нь бол яг нөгөө нийгэм чиглэсэн буюу одоо 9-р ангид төгсөж байгаа манайх бол доороо политехник коллежтэй. Тэгэхээр 9-р ангид төгсөж байгаа 12-р ангид төгсөж байгаа суралцагч нарын хувьд бол ажил мэргэжлээ сонгоход нь бол бид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох өдрөлгүүдийг бол ажил олгогч нартай хамтран зохион байгуулдаг. За тэр нь бол ганцхан одоо гүүрээр зогсохгүй бүхий л одоо мэргэжлийн чиглэлээр ингээ өртөөчлсөн юм аялал хүүхдүүд маань хийгээд жишээлбэл хоол үйлдвэрлэлийн салбар дээр очиж нэг хоол хийж туршдаг, цахилгааны инженерийн салбар дээр бол очиод нэг гэрэл хооронд нь холбоод үздэг тий. Тэрнээс хамаарат хүүхэд өнөөдөр энэ одоо жишээлбэл 9-р анги төгсөөд төгсөж байгаа хүүхэд бол одоо ажил мэргэжил сонгохдоо одоо 1-2 утсыг холбоол гэрэл асаахад гэрэл нь ингээд амжилттай асч ивэл аюу их баярлдаг байхгүй. Тэгээ тэрнээс хамаарат одоо би жишээлбэл ирээдүйд яг ийм хүн одоо гэрэл гээгээ түгэх ийм хүн болох юм байна ч гэдэг юм уу те. Тэр мотивацийг өөртөө авч идэг. Нийгэм чиглэсэн ийм олон одоо үе шат дараалттай ажлууд бол бид нэр нэлээдгүй зохион байгуулж байгаа. Тэгээ энэ ч утгаараа бол бас сүүлийн жилүүдэд бол манай яг инженер техникийн чиглэлийн мэргэжлийг сонгох суралцагчдын тоо харьцангуй бас нэмэгдсэн байгаа гэж бид бас харж байгаа. За маш их баярлалаа.
Яг энэ хүүхэд залуучуудын инженерийн ирээдүйн инженеруудыг бэлтгэхэд за одоо урам зориг харилж байгаа үндэс суурийг тавьж байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье. Урилга авчирсанд маш их баярлалаа. За баярлалаа танай хамтланд бас ажлын амжилтыг хүсье. Баярлалаа. Үзэгчтэй зочны хэсгээрээ бид техник технологийн дээд сургуулийн багшийн хөгжил захим сургалтын төвийн арга зүйч Эрдэнэ Улиг болон техник технологийн дээд сургуулийн захирлын ажлын албаны эрхлэгч Чинбаттай ярилцлаа.